Жил бүрийн 5 болон 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямб гарагт бүх нийтээр мод тарих өдөр тохиодог. Энэ өдрийн хүрээнд нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Хан уул, Баянгол, Багнуур, Налайх, Баг хангай, Чингэлтэй зэрэг 8 дүүрэгт ногоон паспорт, ногоон төгөл модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Ногоон паспорттой ногоон төсөл модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг нь өсөр үеийнхнийг байгаль орчныг хамгаалах, сүлжүүлэлт эсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох боломжийг олгодгоороо онцлогтой юм а. Үүний нэг жишээ нь Хан уул дүүргийн 26 дугаар сургуулийн сурагчид тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт биологийн хичээлийн хүрээнд 100 модыг өнөөдөр тарьлаа. Хан уул дүүргийн хувьд мод тарих өдрийн хүрээнд 2.5 га газарт навчит мод 200, 11 төрлийн жимсний мод 500 тарьсан юм а. За ер нь энэ нийслэл хотын хэмжээнд бол энэ ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд бол энэ арчилт хамгаалтан дээр бол анхаарал их сул байсан юм а. Тэгээд дүүргийн захиргааны өгсөн үүрэг даалгавар чиглэлийн дагуу бол бид нар бол ногоон байгууламжийн арчилт хамгаалтан дээр бол онцгой анхаарч ажиллаж байна. Бид бол тарьсан модоо бол 95% ургуулж байгаа. Энэ бол тарьсан ургацод тарьц суулгац өгсөн компаниудтайгаа хамтарч ажилладаг. Хэрвээ энэ одоо суулгац бол одоо ургалт нь бол одоо 80-аас доошоо урах юм бол үлдсэн тэр өгсөн бутсойгийг бол нөхөж тарьдаг ийм гэрээтэй ажиллаж байгаа. Хан уул дүүргийн хувьд 2017 онд 36300, 2018 онд 162000, 2019 онд 224100 гаруй мод бутсөөгийг тарьсан байна. Мөн энэ онд 11 байршил, бичил цэцэрлэг байгуулах ажлыг хийж байна. Ногоон төглийн мань гол онцлог гэх юм бол зөвхөн ингээд тариад орхих биш тийм ээ. За энэ дээр бол хашааныхын асуудлын мөн усчлалтын за тэгээ мөн модоо тарихаас өмнө хүмүүстэй хамаарсан тодорхой хэмжээний сургалт мэдээллийг өгж түүний үндсэн дээр бол энэ модыг бол тарьдаг байгаа. Тэгэхээр энэ мань өөрөө модныхаа өөрийнх нь одоо ургах одоо тийм ээ. Ургах юу бол одоо одоогийн байдлаар бидний авч байгаа мэдээлэлээр бол нэг 99 шувтаа одоо энэ ургаж байна гэсэн мэдээлэлтэй. Энэ сард 13 аймагт ойн зурс байгуулах бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгажээ. Ингэснээр улс даяар буюу 21 аймагт тус бүрт 3.5 га газарт ногоон паспорт, ногоон төгөл, модлог ургамлын цэцэрлэг түрээлэн байгуулаад ахмаа.